Сайн бацхан улс олд байна. U Academy-ийн англи хэлний A1 төвчний хичээл тавтаа морилно. Энэ хичээл дээр past continuous tense үздэцгээе. Үргэлжилсэн өнгөрсөн цаг. 12 цагийн энэ нь байна. Past continuous. A cow was drinking water. Өхөр ус ууж байсан. За, утгах нь гол нь өнгөрсөнд болоод дууссан те. Гэхдээ тэр үргэлжилжсэн явц нь чухал байгаа бидэнд. За, энэ цагийг хизээ хэрэглэх вэ? Өнгөрсөнд нэг богино үйл явдал болоход үргэлжиж байсан өөр үйл явдал. Тэгэхээр хоёр үйлдэлийн талаар яриад байна л да. Нэг нь үргэлжиж байсан, үргэлжиж байхад арай нэг богино үйл явдал болсон. Мөн өнгөрсөнд зэрэг үргэлжиж байсан үйл явдлын талаар ярихад хэрэглэгдэнэ. Уур амьсгал, үзэгдэл танилцуулах үүднээс бас энэ цагийг хэрэглэдэг. Жишээлбэл цас орж байсан. Бидэнд ерөнхийдөө бол яг юу болж исэн, үлгэрт юу тохиолдож байсан, тийм янзаар хэрэглэдэг. За тэгээд мөн өнгөрсөнд үргэлжиж байсан үйлдэлүүд давхцах. Ерөнхийдөө бол заавал зэрэг болж байх албагүй, зөвхөн үйл явдал нь хязгаар нэгэн цагт давхцсан байх нь байна. Үргэлжиж исэн үйлдэлүүд давхцсан байх нь байна. Яг тийм тохиолдлын талаар ярьж байвал энэ цагийг мөн хэрэглэнэ. Дараах түлхүүр үгс ерөнхийдөө бол өнгөрсөн үргэлжилсэн цаг дээр гардаг. За мэдээж өнгөрсөн цаг дээр хэрэглэгддэг ago ямар нэгэн хугацаатай ашиглавал тэрний өмнө, сарын өмнө, эсвэл ямар нэгэн хугацааны өмнө гэсэн утга илэрхийлэхэд хэрэглэгддэг үг. За yesterday ойлгомжтой өчигдөр. За эсвэл ямар нэгэн өнгөрсөнд холбоотой өнгөрснийг илтгэсэн, илэрхийлсэн ямар нэгэн үг эсвэл хэлц үг. Last жишээлбэл өнгөрсөн, last week өнгөрсөн 7 хоног, last year өнгөрсөн жил. Тэгээд when, while давхар үйлдэлүүд болж байхад хэрэглэгддэг. Нэг богино үйл явдал, нэг үргэлжижсэн үйл явдал болвол when, while ашиглаж болно. Эсвэл хоёр зэрэг үйл явдал болж байсан бол while ашиглах жишээ. Өнгөрсөнд болсон үйл явдлуудын хоорондын харилцааг ерөнхийдөө бол тодтогч өгдөг хоёр чухал үг байгаа. When, while. Present continuous таа гэдгээр санаж байгаа бол жирийн үргэлжиж байгаа цаг. Ийм синтаксаар ийм хэлбэрээр бүтдэг. Үлийн эзэн, ардаас нь цэнхэр үгс нь to be үйл үгийн хувирлууд. Туслах үйл үг. Тэгээд гол үйл үг ing-гээр мэдээж дуусна. За харин тэгвэл past continuous яаж юугаар өөр вэ гэхээр энэ am, is, are гэдэг туслах үйл үг нь was, were болж хувирна. За өнгөрсөн цаг дээр was, were to be үйл үгийн туслах өнгөрсөн хэлбэр нь was, were. За тэгээ ганцаараа байсан I үлийн эзэн чинь he, she, it гэдэгт цуг хүрээд ирсэн байгаа. За тэгээд үлдсэн адилхан reading, drinking, throwing үйл үг нь ing-гээр төгсөх ёстой. Үгүйсгэхээр бол туслах үйл үг үндсэн үйл үгийн хооронд not үгүйсгэх үгээр хэрэглэнэ. Not reading a book, not drinking tea, not throwing frisbees. Утга нь эсэгээрээ болчихж байгаа. Харин асуухад was, were тэгээ урдаа аваачаад тэгээд дараа нь үйл эзэн гэж тавина. За тэгээд цаашаага бусд нь адилхан. За мэдээж асуухтаа энэ үйлбэрийг хэлэхдээ асууж байгаа өнгө аястаа асууна. Was she reading a book? Were you drinking tea? Жохон өргөссөн маягтай. Өргөлттэй сүүл рүүгээ. За when, while-ыг жохон дэлгэрэнгүй харцгаая. За тэгэхээр хоёр үйл явдлын талаар ярьж байгаа. Нэг нь үргэлжиж байсан, харин нөгөөх нь богино үйл явдал болсон. Тэгэхээр I was eating би идэж байсан. За тэгээд when the phone rang. Тэгэхээр нэг юм болоход өөр нэг үйл явдал өрнөж байсан. Тэгэхээр утас дуурахад би идэж байсан. За богино үйл явдал нь энэ тохиолдолд утас дуурсан. Утас дугарч байсан биш, зүгээр утас дугарсан.
тэр богино үйл явдал дээр нь past simple tense ашиглаа шүү. Жирийн өнгөрсөн цаг. Жирийн өнгөрсөн цаг богино үйл явдал дээр нь ашиглана. Харин үргэлжлэж байсан дээр нь past continuous ашиглана. Ойлгосон биз дээ, тэ? Богино үйл явдал нь энэ тохиолдолд phone rang. Утас дугарсан. За дахиад нэг жишээ. They were running for cover when the rain stopped. Бороо зогсоход тэд нөмрлөг гүйж байсан, тэ? Нөмөр болох гээд гүйж байсан. За энэ дээр тэгэхээр хоёр үйл явдлын талаар ярьж байна. Нэг нь үргэлжлэж ирсэн үйл явдал. Хүмүүс гүйж байсан, тэд гүйж байсан. Харин нөгөө үйл явдал нь бороо зогссон. За богино үйл нь энэ тохиолдолд бороо зогссон. Тийм учраас одоо энэ stop гэдэг үйл үг дээр нь past simple ашиглах хэрэгтэй. Жирийн өнгөрсөн цаг. Нөгөөх дээр нь болохоор угаасаа бидэнд тэр үргэлжлэж исэн явцсан чухал байгаа учраас ойлгомжтой үргэлжилсэн өнгөрсөн цагийг хэрэглэнэ. За when гэдэг ийм байдлаар ашиглаж болно. Ерөнхийдөө бол нэг богино үйл явдал болоход өөрийн үргэлжлэж исэн гэсэн утга илэрхийлмээр байвал ингэж хэрэглэнэ. Одоо while үгийг ашиглацгаая. The dog slept while I was writing a book. Намайг ном бичиж байхад нохоо унтаж байсан. While гэдэг үг нь ерөнхийдөө зэрэг өрнөж байсан үйл явдлыг одоо хоорондын харилцааг тодтох гэж одоо хэрэглэгддэг чухал үг байгаа. While. За энэ дэр хоёр үйл явдал ерөнхийдөө болж байсан байна, тэ? Нохоо унтаж байсан, нөгөөх нь би ном бичиж байсан. За энэ тохиолдолд бас the dog slept гэдэг нь simple past simple гэсэн цаад утга нь яг бас л одоо үргэлжилж исэн утгатай. While we were painting the fence, she watched. Бид хашааг будаж байхад тэр харж байсан. Эсвэл тэр харсан. За аль нь ч болно. Гол нь хоёр үйл явдлыг зэрэг болж байгаа. Нэг нь бид хашаа будаж байсан үйл явдал, нөгөөх нь болохоор тэр эмэгтэй харж байсан. Эсвэл харсан. Гол нь хоёр юм зэрэгцээ болоод байгаа. Яг зэрэг болж байгаа үйл явдал. Тэгээ сүүлд нь нэгэн цаг үед цуг болж байсан үйл явдал эсвэл одоо үргэлжлэж исэн хоёр үйл явдал давхцах тийм тохиолдол байсан бол одоо хоёулангийн хоёр талд байгаа одоо үйл явдал хоёулангийн өнгөрсөн үргэлжилсэн цаг дээр хуурах нь was laughing, was making. The girl was laughing while the boy was making funny faces. За монголоор юу гэж вэ? Хөвгүүн сонин царай гаргаж байхад охин инээж байсан. За хоёр үйл явдал зэрэг болж байгаа, өрнөж байгаа. Нэгдүгээрт хөвгүүн одоо сонин царай гаргаж байсан. Нөгөөх нь болохоор яг тэр зэрэг тэр мөчөд охин инээж байсан. Хоёр үйл явдал ингээд давхцаж байгаа. Хоёр үйл явдал зэрэг болж байгаа ч гэсэн гол өгүүлбэр нь охин инээж байсан. За ямар нөхцөлд инээж байсан? Хөвгүүн одоо эрэгтэй хүүхэд сонин царай гаргаж байхад тий. Тэгвэл эрэгтэй хүүхдийг гол үлийн эзэн болгож бас болно. The boy was making funny faces while the girl was laughing. За утга нь арай өөрчлөгдчихлөө. Охин инээж байхад эрэгтэй хүүхэд сонин царай гаргаж байсан. Одоо гол үлийн эзэн нь эрэгтэй хүүхэд болсон. Гол үйлдэгч нь. Цаанаа яг уу нэг их юм өөрчлөгдөг үжигсэн хоёр юм зэрэг болж байсан байж тээ. Гол одоо үлийн эзэн гол нь охин байна уу эрэгтэй хүүхэд байна уу бас чухал шүү дээ. Жишээлбэл одоо эрэгтэй хүүхдийн талаар ярьж ирсэн гэж бодъё те. Эрэгтэй хүүхэд юу хийж байсан бэ? The boy was making funny faces while the girl was laughing. Ерөөсөө охин энтрийн талаар асуугаагүй яриаггүй байхад шууд одоо the girl was laughing гэж болохгүй шүү дээ те. Эрэгтэй хүүхдийн талаар ярьж ирсэн бол тэгээд эрэгтэй хүүхдийн талаар ямар нэг юм мэдхийг хүссэн бол мэдээж одоо эрэгтэй хүүхэд тийм юм хийж байсан, ийм юм хийж байсан гэж ярина шүү дээ тийм ээ. Гинт одоо охин яриад эхлүүл жоохон хаанаас гараад ирвэ гин шүү дээ тий. За тэгээ сүүлийн жишээ. You were jogging while I was swimming. Намайг сэлж байхад чи шогшиж байсан. За мөн адил хоёр зэрэг үйл явдал өрнөж байна. За тэгээд үлийн эзэн мэдээж одоо чи эсвэл та шогшиж байсан. За юу болж яхад эсвэл хин юу хийж яхад ямар нөхцөлд та шогшиж байсан? Би сэлж байхад.
За харин I was swimming while you were jogging гэвэл ерөнхийдөө бол хоёр юм зэрэг болдгоор болж штэ тий. Гэхдээ одоо баатар нь гол дүр нь I буюу би болчлоо. За тэгээ түрүүний хэлсэн шалтгаанаар энэ бас чанарын ялгаа байгаа. Хэний тухай яриа өрнөж байна гэдгээс шалтгаалаад тэгээд I was swimming эсвэл you were jogging гэдгээ алийн төрөнд оруулахаа шийдэх нь байна. За энэ ч та бүхэнд ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Дараагийн хичээлээр уулзцгаая.